Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөрөө төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтөд улсын хурлын дарга Бямцогт уулзаж баяр хүргэлээ. Насан туршид өр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. Улсын хурлын гишүүд ч ялгаагүй бодлого шийдвэрээр хүүхдүүдэд аюулгүй амар тайван амьдрал хүртээмжтэй орчинг бий болгохыг үл зорж ажиллах ёстой. Тийм ч учраас парламент энэ 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцгийг дэмжиж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо дуу хоолой чухал гэдгийг улсын хурлын дарга тэдэнд хандаж хэлсэн. Хүүхдүүдийн төлөөлөл улсын хурлын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл эрмэлзэл тулгамдж байгаа асуудлаа илэрхийлж, улсын хурлын дарга Бямцогтод улсын хурлын гишүүн Саран Чулуун, улсын хурлын ерөнхий наримчгийн дарга Өлзий сайхан нарт ил загтлуудыг гардуулж өгсөн юм а.